чигээрээ буруу. Гадны хуулиудыг копидж хуулсан боловсролын яамны мэрэгчлэтнүүд тэрийн их хурлын гишүүд тэр хуулийн автор гэж нэр зүүх гэж булаацалдаж гүйсэн тэрийг би харсан. Тэнд энэ Монголын үр хөвгтийг бодсон хүн байхгүй. Монгол үндэстний хувьд яг бид нар 500 жилээр харна шүү дээ. 1000 жилийн дараа Монгол үндэстэн хаана авах гэдгийг бодож тэрний үрийг өнөөдөр тарьж байгаа боловсролын систем. 700 мянган монгол хүүхэд орж байгаа систем шүү дээ. Энэ систем махны машин байж болохгүй. Энэ систем маш гоё үржил шимтэх хөрс байх хэрэгтэй. Тэндээс дэлхийг эзлэх тийм үү? Дэлхийд одоо тэргүүлэх юм мэрэгчлэтнүүд, мэдлэгтнүүд, эрдэмтнүүд гардаг хөрс байх хэрэгтэй байхгүй юу? Энийг бид гадны системийг хуулж хийх боломжгүй. Ягаад тэгэхээр одоо логикийн хувьд хоёлаад логикийн тоглоом тоглоё л доо. За бид Японы боловсролын системийг хууллаа одоо. Тэгэхээр хизээний системийг хуулах вэхээр 5 жилийн өмнөх системийг хуулна. За хуулаад хуулиа гаргалаа. Сургуулиудаа нэвтрүүлээ. 20 жилийн дараа үр дүнг нь үзнэ. Тэгэхэд 20 жилийн дараах Японы боловсролын систем шал өөр байна. Бид хүний өнгөрсөн үеийг хуулаад байгаа байхгүй юу? Тэгэхээр Монгол шиг ийм хоцорсон ядуу улс бол хуулж хөгждөггүй. Стратегийн онолын үднэс. Шууд урд нь өсөрч гарч л хөгждөг. Хуул бол бид үүрт хойно нь явна. Хизээч урд нь гарахгүй. Дандаа хойно нь нөгөө одоо нэг ийм өвдөл хаягдал цөвдлийн ингэж түүж иддэг ийм юм шиг л явна.